Орхон аймгийн Баянхүндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 5 дугаар хуралдаанаар сум хөгжүүлэх сангийн 2022 оны төсвийг хэлэлцлээ. 2021 онд Орхон аймгийн Баянхүндөр сумын сум хөгжүүлэх сангаас 26 иргэн 6 аж ахуй нэгж нийтдээ 341 сая төгрөгийн зээл авсан байна. Тухайлбал хөдөө аж ахуйн чиглэлээр 7 иргэн 61 сая төгрөгийг, хүнсний чиглэлээр 2 аж ахуй нэгж 7 иргэн 100 сая төгрөг, хөнгөн үйлдвэрлэлээр 2 аж ахуй нэгж 6 иргэн 90 сая төгрөг, барилгын материалын чиглэлээр 1 иргэн 10 сая төгрөг, үйлчлэгээний чиглэлээр 1 иргэн 1 аж ахуй нэгж 25 сая төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 1 аж ахуй нэгж 3 иргэн 45 сая төгрөг, ардын өв уламжлал, зан заншлыг дэлгэрүүлэх чиглэл бүхий гар урлалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 1 иргэн 10 сая төгрөгийн зээл авсан байна. 2011-ээс 17 оны хооронд сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдээс 38 иргэн зээлийн хугацаанд төлж барагдуулаагүй улмаас муу зээлийн ангилалд шилжсэн байна. Тэдэнд сум хөгжүүлэх сангаас мэдэгдэл хөргүүлж иргэн төлөвлөхээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Сум хөгжүүлэх сан бол 11 жил зээл иргэн аж ахуй нэгж зээл авдаг бол 11 жил болж байна. За 11 жилийн хугацаанд нийтдээ 517 төслийг санхүүжүүлсэн байдаг. 4 тэрбум төгрөгийн зээлийг бол олгосон байдаг. За 517-оос бол одоогийн байдлаар идэвхтэй зээлдэгчийн тоо 140 зээл байгаа. 140 зээлээс 38 зээл яг муу зээлийн ангилж шилжсэн байна. За энэ 38 зээлийг бас оноор нь авч үзэхэд 2011-ээс 17 оны хооронд зээл авсан 38 зээлдэгч байгаа байхгүй юу. За 38 зээлдэгчээс бол яг шүүхийн шийдвэр нь гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжсэн 24 зээлдэгч байна. За зээлийг төлөвлөхөөр 4 зээлдэгчийг прокурорын байгууллага шилжүүлсэн байна. За 10 зээлийг бол зээл төлөгдөх шатанд явж байгаа. Ийм мэдээд байгаа. 2013-аас 20 онд зээл авсан нийтдээ 46 иргэний зээлийг бол тайлан хугацаанд бол хаасан байгаа. За 46 иргэнээс жишээлхэд 2018 онд зээл авсан 23 иргэн хаагдсан гэсэн мэдээтэй байгаа. Энэ нь яаж юм гэхээр 2016 оны нөгөө шийдвэр гарснаас хойш төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо гэж байна шүү дээ. Тэр нь маань нэлээд сайн сонгон шалгаруулалтыг бол нөгөө хүртээмжтэй яг эзэнтэй төсөл маань иргэддээ хүрснээрээ энэ зээл амжилттай хүргэснээр 23 зээл хаагдсан гэж харагдахаар байгаа. 2022 онд Баянхүндөр сумын сум хөгжүүлэх сангаас олгох зээл болон үйл ажиллагааны зардалд нийт 412 орчим сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөөлөгчид хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгээр төлөөлөгчид сум хөгжүүлэх сангийн мэдээлэл, сурталчилгааны төсвийг нэмэгдүүлж, зээл авч бизнесээ өргөжүүлж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн аж ахуй нэгжийг сурталчлах, контент хийх зэрэг саналыг дэвшүүллээ.